За сайн байцгаана уу? Солонгийн мэрэг интернет зөв тавтаа мэрэлнэ. За өнөөдөр тийм дахиад одоо миний бутнаас их дээрээ нэгэн одоо бичлэг тийм нэмье гэж бодож байна. За өнөөдрийн сэдэв болохоор зэрэг ямар зүйлсийг нууц байлгах хэрэгтэй вэ гэсэн. Эртний бол тийм мэрэгдийн маш ухаалаг одоо ведийн сургаал гэсэн үг. Энэ дээр үндэслээд би бас өөрийнхөө амьдрал дээр одоо надад санагддаг тэр туршлагаасаа ингээд тийм ярих гэж бодож байна. Тийм ер нь бол тийм бид нар бол тийм заримдаа яг юу ярих аягүй сайн мэддэг мөртлөө яг юу ярихгүй байх нь илүү тийм сайн байдаг гэдэг бол жоохон тийм алтчих гад байдаг тийм амьдрал дээр тийм. Тэгэхээр ер нь бол дуугүй байх гэдэг бол сул дорой байдал биш ээ. Харин ч одоо дотоод хүч ухамсарын тийм ухаалаг тийм илэрхийлэлч бас тийм заримдаа болдог. За ингээд одоо ямар зүйлсийг нууц байлгахыг хэрэгтэй вэ гэ. Тийм 7 зүйлийг яриа гэж бодож байна. За нэгдүгээрх нь болохоор зэрэг алсын зорилгоо них ярьсны хэрэггүй. Алсын зорилго одоо төлөвлөгөө жоон томоохон төлөвлөгөөгөө бол нэг хүмүүст нэг одоо хэрэгтэй биш тэр хүнээс айгу яг юу гэдэг одоо зөвлөгөө авах гээгүүл бол тийм баг хүмүүст нэг тэгж тийм хэлсний хэрэггүй яа тэг хэрэггүй байдаг гэхлээр зэрэг нөгөө тэр гол нь болохоор зэрэг тийм өрөөдлөл эхэндээ айгу тийм биелэхээс өмнө айгу хамгийн тийм эмзэг дээрээ байдаг гэж хэлэх үү. Тийм тэгэхээр зэрэг та хэн нэгэнд нь та би ингэх чад надад ийм төлөвлөгөө ба би иймтэй олмоор гэж ингээд төлөвлөгөөгөө ярьчих юм бол одоо цаад хүн чи юу ч хэлж магадгүй. Өө наа чи бүтэхгүй дээ чи чадахгүй л үдэ айгу хэцүү юм штэ гэдэг ч юм уу те. Янз бүрийн ингээд хүмүүс ингээд хар хор те энерги орчих юм бол чонцгүй юм байна. Тийм үү одоо үгүй таны одоо бусдаа хуваалцсан таны өөрийн чинь төлөвлөгөө ингээд одоо бусдын эргэлзээ хатаархал шөөмжлөл ингээд дундуур тийм орох болцдог байхгүй. Тийм тэгэхээр жоохон ер нь бол амар том зөвлөгөөл авахгүй юм бол нэг тэгж одоо дэмий хэрэггүй юмст бол том төлөвлөгөөг бол хийх хэрэггүй гэсэн үг. Тийм одоо жишээ нь манай нэг танилд болохоор гадаад руу сурна гэж хэнд хэлэхгүй би явж ирсэн ингээд цагаараа зүтгэлээсэн юм байна л да. Тэгсэн чил шууд виз нь гараад онгоцны эвлээд авсан нэ бид нарт хэлж байгаа юм чинь. Бид нарт ямар мундаг юм бэ гэл юу ч хэлээгүй бүрстэй гэл. Тэгэл нэг одоо жишээнтэй нэг юмрхүү. Тийм. За нэг юм. За эхнийх нь бол юм байна. За хоёр дахь бол тэ ямар зүйлсийг нууц алах вэ гэдгийн хоёр нь болохоор зэрэг сайн үйл бол зүрхний нууц. Одоо юу хэлмээр юм бэ? Сайн үйлээ ингээд хүмүүст нэг баг хэлсний хэрэггүй гинэ. Тийм. Ер нь бол хийсэн буян, тусалсан хүн өгсөн хандив ч юм уу энэ бүхнийг бол хүмүүст ингээд хэлж яриад зарлаад авах ямар ч шаардлагагүй юм байна. Энэ бол цаагаараа нэлээ одоо учир холбогдолтой юм байна. Одоо жишээ нь сайн үйл хийснийхаа төлөө ингээд хүмүүсээс тийм магтаал хүсэх үед те аста би айгу мундаг азтай юм гоё юм хийсэн. Хүн танд өргөсөн хүн туслан ингээд тэрийг ингээд одоо бусдаас ингээд магтаал хүсэх үед одоо тэр зүйл чинь цаагаараа те сэтгэлийн ариун хүчээ ингээд алдаж эхэлдэг гинэ. Тийм. Уул нь яг тэр сайн үеийн цаана те маш том чимээгүй сүнслэг өсөлт ингээд явагдаж идэм байна л. Тэрнийхээ одоо юу гэдэг хүчийг хүмүүст ингээд магтаал сонсгоод өөрийгөө ингээд те одоо бардам сэтгэл гаргахад магтаал сонсгоод хүсэх үед хэлчих үед одоо таны хийсэн тэр сайн үеийн одоо гэдэг цаад сүнслэг өсөлт ингээд одоо тал нь алгуулдаг ч юм уу тийм зогсох гээд байдаг гинэ. Тэгэхээр ямар нэгэн одоо хийсэн буян тусалсан хүн өгсөн ханд энэ бүхнийг хэлэхээр ямар ч шаардлагагүй. Тийм. Ер нь бол сайныг хийснийхээ төлөө магтаал хүсэх үед одоо тэр зүйл маань сэтгэлийн ариун хүчийг ингээд алдаж эхэлдэг. Харин одоо чимээгүй одоо сайнны цаана маш том сүнслэг өсөлт явагддаг юм шүү гэсэн. Ийм гоё нэг юм сургаал байна. Тийм. Ер нь аль одоо маш одоо товчхон базаад хэлэх юм бол одоо үнэхээр сайн үйл хийсэн үйл та өөрөө түүнийгээ зарлаад өөрийгөө тийм магтуулаад эхлэх юм бол тэр сайн үеийн одоо энерги нь алга болдог гэсэн үг. Тийм. Одоо та сайн зүйл хийсэн л бол тэр л хангалттай. Тэрийг бол бараг л тийм тэнгэр мэдж байгаа гэсэн үг. За хоёр дахь нь юм байла. За гурав дахь нь тий одоо ямар зүйлийг одоо
ярихгүй байх нь илүү сайн байх вэ гэхлээр зэрэг гурав дахь нь болохоор зэрэг твцсэн давсан зүйлээ нэг тэгж хүмүүс яриад сурцлаад ах хэрэггүй мэн л да. Ямар нэгэн зовлон туулсан, сорил туулсан ч юм уу те. Ямар нэгэн зүйлийг твцсэн, давсан гэдэг нэг тэгж хүмүүст нэг хэлээд ах хэрэггүй мэн. Одоо би тийм хацаг байрдаг айгу те гэдэг ч юм уу. Одоо скол ингээд би ийм хүний ингээд твчээж ингэж амьдардаг гэдэг ч юм уу. Ийм амьдрал тулаад ингэж явсан гэдэг ч юм уу. Ингээд твцсэн, давсан зүйлээ нэг тэгж яг шаардлагагүй. Энэ болохоор цаагуур ямар сүнсний гэдэг ч юм уу. Ухамсарын ач холбогдолтой гэхэлэр зэрэг энэ бол таны ингээд твцсэн, давсан зүйл чинь таны өөртөө хийж байгаа гэрээ гинэ. Одоо сүнсний одоо юу ч юм бэ. Энэ гэрээ нь чимээгүй байх тусмаа айгу хүчтэй гинэ. Тэр нь одоо таны хүний сэтгэлийг ямар нэг эд хэрэгтэн гэж бодох юм бол таны сэтгэлийн булчин байхгүй. Та булчнаа чимээг хүн цагаар одоо хөгжүүлж ийн гэсэн үг байхгүй. Тийм. Тэр нь болохоор таны сэтгэлийн булчин ухамсарын ясыг чинь ингэж чимээгүй байх байдал ингээд бэхжүүлж яадаг гинэ. Тийм. Тийм одоо юу гэдэг ямар нэгэн одоо твчил хатамж давсан зүйлийг зарлах нь одоо нэг талаасаа айгу энгийн тэмит боловч яг одоо гүн гүнзгий утгаараа энэ бүхэн нууц байх үед л тийм сүнслэг хүч үүсдэг гинэ. Тийм. За ямарч юм бэ. За дөрөвдүгээрх нь тийм 7 зүйл ярьж байгаа. За дөрөвдүгür нь болохоор зэрэг одоо түрүүн болохоор зэрэг юу юм бэ? Гурав дахь нь болохоор зэрэг твцсэн хатамжил хийсэн одоо давсан зүйл юм байна. Дөрөв дэх нь болохоор зэрэг яг ингээ зовлон гинэ. Ямар нэгэн зовлон туулсан, сорил туулсан гэдгийг нэг тэгж хүмүүст ингээ зарлаад ах хэрэггүй байдаг гинэ. Тийм. Одоо амар хэцүү хүнийг уучлж чадсан, эсвэл одоо юу гэдэг юм муу одоо юу гэдэг юм айгу муу хүнийг ингээд тий айгу юу яаж уучлж чадсан гэж одоо би нэг гоё жишээ орчихгүй. Тий нэг тийм давсан, зовсон гэдэг ингээд айгу зовлон туулсан, тий сорилыг дуулсан тэрийг хүмүүст ингээд бүр амар бүр онцгийн хэрэггүй бол тэгж хэрэх бол хэрэггүй юм байна. Тий одоо та ямар ч хэцүү зүйл давж туулсан бай хин нэг нь одоо мэдгүй яж болно. Гэхдээ одоо та өөрөө л мэдчихвэл тэр бол амар хангалттай гинэ. Тий гэхдээ хүмүүст ингээд одоо юу гэдэг хэрэг болох дүлгэр дуурал болохоор зүйлэл жоохон хэлж болно. Тэрнээс нэг тийм онцгийн хэрэггүй бол тий бараг тий одоо таныг одоо гаднаас нэг харахад айгу энгийн амьдарч байгаа жирийн хүмэд тий боловч дотроо ямар их тулаан хийж сэтгэлээ ялан дийлж явдаг гэдгийг хүн болгон бүр тэгж мэдэх албагүй гинэ. Тийм. Үнэхээр ямар нэгэн үлгэр жишээ болох гэж байгаа хүн зөвлөгөө өгч байгаа бол яг их ярьж болно. Тэрнээс хүн таарлцсан болгондоо тий өөрөө тавсан, завсан, сорил тулсан зүйлээ нэг хийлээд тоол онц биш юм байна. Энэ нь болохоор зэрэг юу гэж хэлмээр байна. За тэр бол таны л одоо сүнсний ялалт гэнэ тийм зүйл хэцүү юм гэдээ. Энэ бол таны өөрийн чинь л одоо хувийн юу тий. Энийг бол ярих биш харин амьдралд шингэсэн одоо тэр татаад хүч болдог гинэ. Танд өөрт чинь. За тийм ээ. За тэгээд 5 дугаарх нь болохоор зэрэг одоо тийм айгуу тийм хумсрын төвшин өндөр мэдлэгийг та одоо мэдээж авсан. За яг зүгээр шашнаар ярих юм бол одоо бурханлаг мэдлэг гэх юм ашин. Тийм. Тэрийг бол хүн болгонд хэлэх гээл ойлгуулах гал тэгэх гээд ах ерөөс хэрэггүй гинэ. Тийм. Тийм одоо яг ингээд тийм бурханлаг тийм өндөр түвшний мэдлэг та үнэхээр мэдсэн яатсан бол бусдаа яг ингээд хуваалцах нь айгу сайн зүйл мэт боловч тийм иймэрхүү мэдлэгийг хэд яравчилж бусдад эхлэх нь болоо юу гэдэг одоо зарим хүмүүсийн одоо тийм хумсрын түвшин таны хэмжээнд тийм хүрээгүй цогт ингээд буруу зөрөө ойлголт гаргах тийм зарим хүмүүсийн одоо буруу ойлголт эсвэл айдас авчрах ч юм уу эсвэл тийм хүндүр мэдрэмж өгч магадгүй эсвэл тийм ингээд буруу зөрөө ойлголт гарч магадгүй учраас одоо хумсар нь бэлэн болсон хүнд зөөлнөр ч юм уу эсвэл яг цаг нь ирэхэд л тэнд амжуулах нь илүү тийм буянтай байдаг. Тэгэхээр зэрэг одоо
таны мэдсэн сурсан тэр айгуу тийм өндөр зэрэглэлийн одоо бурханлаг мэдлэг одоо байдаг бол тийм тэрийг хүн болгонд ингээл хэлэх гээл ойлгуулах гал мэдхгүй байгаа төвшин болоогүй хүмүүст ингээл зовоол тийх бол ямар ч хэрэггүй энийг бол нууцлж авах хэрэгтэй байна тийм ер нь бол тийм зарим юм одоо төвшин өндөр мэдлэг зүйлс бол ер нь үнэхээр яг зөв цагтаа зөв хүнд л одоо тийм зориулагддаг. Тэгэхээр одоо шашнаар хэлэх юм бол одоо бурханлаг мэдлэг гэдэг нь яг адар барааны өмнөх тийм тэнгэр шиг одоо бэлтгэлдээгүй тийм сэтгэл рүү аруул одоо айлгаж мэдх юм тэр хүнийг тийм эсвэл тийм буруу зүр ойлголт өгч мэдэх учраас тийм ер нь ал одоо яг зөв хүнд зөв үед зөөлнөр хүрэх нь хамгийн тийм хүчтэй тийм юу дамжуулалт болдог шүү гэсэн мэн. За тэгээд за 6 дахь нь ямар зүйлийг хэлж ярьж болохгүй гэх юм бол одоо гэр бүлийн доторх одоо маргаан зөрчилдөөн тийм энийг бол хүмүүст тэгтлээх чинь нэг шаардлахгүй хүмүүст бол бүр хэлээл энэ манай нөхөр ингэсэн манагийн охин ингэсэн гэж ингээл янз бүр юм ер нь тэр хүнээс бүр амар зөвлөгөө авах гээгүй юм бол тий ярих нь бол тийм дими одоо гэр бүлийн тийм маргаан гэдэг нь бол заримдаа хуримтлагдсан тийм сэтгэлийн хордлого цэвэрлэх тийм хэлбэр эдэм байл да энийг тэр хүнтэйгээ л ярьж хэлэлж одоо тийм нүүр тулах хэрэгтэй гэдэг гинэ тэр маргааныг бол бусдад ярьж хэлэлцүүлэг болгох үед одоо та хоёрын хоорондох асуудал улам ингээд гүнзгий хордоод бүр ингээд чимээгүй эмчлэгдээд ингээ өөртөө уучраа болох юм чинь бүр ингээ дэврээд бүр ингээ хачин болдог гинэ. Тийм тэгэхээр зэрэг ер нь айл гэр болгонд одоо тийм жижиг том тий одоо зөрчилдөөн бол байдаг одоо тэрийг одоо найс нөхөд хамт ажилладаг хүмүүс амар хэрэггүй л нэг тэгж ярьж хэлээд байх юм хэрэггүй тийм бүүн сэтгэл зүйч ч юм уу эсвэл ямар нэгэн одоо мундаг хүнээс зөвлөгөө авах гээгүй юм бол тий нэг тэгж яах гэдэг хэрэггүй юм байна. Тийм. Энэ болохоор өөр хүмүүс сонсчвол илүү хар энерги та идэл ингээ одоо гэр бүлч ингээ засаад идэм байна л да. Тийм тэгэхээр зэрэг одоо та өөрхөн гэр бүлийг аюулгүй тайван байлгахыг гэх юм бол тийм өөртөөхөө зөрчилдөөнийг тийм өөртөө одоо нүүр тулж яах ёстой байна, зохицуулах ёстой байна. Тийм. Нэг хэрэггүй хүмүүст бол хэлээд хэрэггүй гэсэн үг. Гэхдээ энийг бас буруу ойлгож болохгүй. Үнэхээр одоо сэтгэл зүйч ч юм уу эсвэл ямар нэгэн хүнээс зөвлөгөө авах ч ярьж хэлж болно тийм. За тэгээд хамгийн сүүлийн одоо 7 дахь ер нь хэлээд хэрэггүй зүйл юу хэлээ зэрэг муу үгсийг одоо сэтгэлдээ бөө оруул гэдэг юм уу одоо муу бусдаа сонссон муу үйл явдал ч юм уу ямар нэгэн тийм сөрөг үйл явдлыг одоо гэрлүүгээ битээ авч ор гинэ. Одоо жишээ нь одоо юу гэж хэлмээр юм бэ? Та хин нэгнээс ямар нэгэн муу үйл явдал ч юм уу нэг тийм сони юм сонсцсон бол тэрийгээ гэртээ аваад орж болохгүй гинэ. Энэ одоо жишээгээр хэлэх юм бол та бохир шавар шахах гэсэн ч юм бохир гуталтаа чигээрээ одоо гэр дундуур туучаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол тэр ингэсэн мэн тэр хүн ингэчээс тэнд ийм гайз олон тохиолдож эсвэл тэр хүн тэгээд тийм онцгүй юм гэдэг чинь амар муухай юмыг нөө одоо гэртээ орж ирэл хүүхдүүдэд тэр тэгсэн байна ингэсэн байна эсвэл нөхөртөө тэр тийм байлаар үйл явдал яаж ста муухай газ гэдэг юм. Яг та хоёрын танаа одоо гэр бүлд хэрэггүй тийм онцгүй сөрөг тийм мэдээлэл бол тийм гэртээ зүгээр сонирн болгож тий ярих тэрмэр бол амар хэрэггүй гэдэг нь яг л тэр гэр орныг жоохон бохирдуулт юм байна л да. Тийм ер нь бол тийм гэр бол тий одоо хүний тайвширлын орон зай байх хэрэгтэй байна л да. Тий тэр гэр тэр муухай үгс тэр муухай үйл явдлыг тэгж ярьж хэлэх ямар ч алба байхгүй. Үнэхээр танай гэр бүлд ямар ч хамаагүй ямар нэг сайн мөн нөлөөгүй бол тэрийг тэгж ярьж мэрх бол ямар ч хэрэггүй юм байна. Тэр нь бол тий за тийм нь бусдаа сонссон тий муу үйл явдал муу сөрөг мэдээллийг бол тийм гэртээ яриа л тий тех бол хэрэггүй. Энд дэр чимээгөө байвал зүгээр гэсэн байна. За ингээд одоо 7 зүйлийг хэллээ. Тийм одоо юу гэдэг ямар зүйлсийг нууц ойлгох хэрэгтэй гэдэг сэдвээр ярьж байгаа. За ингээд одоо өндөрлөө. Айгуу гоё жишээгээр ярих гэсэн чинь зарим жишээ жоохон олдсонгүй. Тийм.
За ингээд энэ бол ер нь бол ийм амар зүйлийг ярихгүй чимээг байх хэрэгтэй гэдэг бол энэ 7 зүйл дээр айгу чимээгүй ингээд даалт байх юм бол таны одоо ухамсарын өсөлттэй дотоод тэ амар амгаланч бүр илүү нэмэгдээд тий одоо таныг дотроос одоо чимээг өхөн тий одоо дотоод ирч хүч дотоод өгч чадал чинь илүү их нэмэгдэнэ гэсэн үг. За ингээд өндөрлөө тий хэрэг одоо бид тий эдгээрийг одоо дотроо дуугүйхэн тэг эрхэмлээд хадгалж чадах юм бол тий амьдрал маань улам одоо гэгээлэг тэнцвэртэй ирч хүчтэй болох нэ. За ингээд өндөрлөө одоо энэ бичлэг маань үнэхээр таалагдсан бол за тий лайк дараараа сэтгэгдэл тэмүүлдээгээрээ тий дараа нь энэ сэдвээр жишээтэй амьдралынхаа туршлагаас илүү дэлгэрэнгүй ч ярьж болох юм гэж бодож байна. За ингээд өндөрлөө энэ хүртэл сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.